За Монголын түүхэн хүмүүс подкастынхаа хаттын Монголын түүхэн гайхамшигт хаттын цовруулыг цаашаа үргэлжлүүлье. Монголын түүхэн хүмүүс. За тэгээд манай шүдэр цэцэг бай сувагт шинээр нэгдсэн хүмүүс болон дэмжлэг илгээж байгаа сонсогчдоо гүн талархал илэрхийлье. Тэр урмаар цаашаагаа явж байна. Тэгээд бас ойрын үед аль болохоор нөгөө одоогийн энэ бидний амьдран буй цаг хугацаатай их ойрхон тэгээд төдийлөн түүхийн хүмүүс сонсоогүй тийм хаттын тухай ярих гэж бодсон. Ойрын эдэн дугаарч юу. Энэ удаа 20 дугаар зууны их үеийн нийслэл хүрээ тэгээд Монголд нэлээд нөлөө бүхий байсан нэгэн хатны тухай ярих гэж байна. Энэ бол хөвчин дайчин чин ван цаг адрахын хатан шашин төрийг хослон баригч наран гэрэлт Түмэн наст Богд хааны хатан их дагн дондууд дулмын төрсөн дөө ийм эмхтэйгийн тухай ярих гэж байна. Энэ бол дэндив дулам. За нөгөө их дагны тухайд бол нэр нь дондов дулам юм байл. Тэгээд 60-аад онд нэг түүхч анх дондов гэдгийг дондог болгож хэлж бичснээр цаашаа тэр чигтээ ташаарч явсан. Одоо ингэж зөв одоо тэр түүхийн ташаарлуудыг одоо засаж явах хэрэгтэй гэж үзэж байна. За тэгээд эгчдөө хоёр дондов дулам, дэндив дулам гэдэг нэртэй байсан бахан. Их дагны сахилын нэр нь дондов дулам байсан. За дэндив дулам хатны тухай ярианда бүгдээрээ орцгоё. Дэндив дулам хатан бол дээр хэлсэнчлэн их дагны төрсөн дөө бөгөөд шашин төрийг хослон баригч наран гэрэлт Түмэн наст Богд хааны хадам дөө байсан байна. Тэгэхээр бол тэр үеийнхаа нийгэмд үнэхээр нөлөөтэй. Дээрэс нь хошууныхаа засаг ноёны хатан байсан ийм эмэгтэй. Сүүлд Богд хаанаас эрх дараа гэдэг цол шагнасан. Ингээд Цэцэн хаан аймгийн Хөвчин Жонов ангийн хошуу ноёны хатан эрх дараа цэндийн дэндив дулмын тухай ярьцгаая. Тус эрдэнэ тунгалаг чандман ачлалт ялгуусан эрх дараа Эрдэнэ Цэцэн улсын их дагн дондов дулам хатан 1874 онд Хөвчин Жонов бэйсийн хошуунд төрж байсан бол их дагны төрсөн дүү дэндив дулам хатан ихчээсээ их олон насны зөрүүтэй дүү байсан юм байна. Дэндив дулам хатан их дагнаас 19 насны зөрүүтэй аргын тооллоор бол 1893 онд энэ Хөвчин Жонов бэйсийн хошуундаа төрсөн. Дондов дулам хатны эцэг гэхээс заяас нэр нь Дунгаамаа байсан гэж дээр хэлсэн. За тэгээд 1895-аас 96 онд ихчигээ амар баясгалантын хийд рүү явж Богд гигантэнтэй танилцах үед төрсөн дөө нь дөнгөж 2-3 настай нялхаараа ингээд эцэг ихээ гар дээр үлдчихсэн байна. Ер нь түүхэн их сурвалжид орцсноор 1895-аас 96 онд Богд гиганыг амар баясгалантын хийдэд мөрөгхөөр очиход тэнд нь тухайн үеийн энэ их дагны хошууныхын ноён буюу Хөвчин Жонов бэйс цанилэгд орж тэр Богдын нөгөө амар баясгалантад залрах мөргөлчд мөргөх тэр их том үйл явдалд голлох үүрэгтэй оролцсон юм билээ. Тэгээд нэг хатныхаа ойрын төрлийн залуухан охиныг дагуулж аваачаад Богд гиганттэй танилцуулсан гэж үздэг. Тэр үед одоо Дунгаамаа буюу хожмын дондов дулам хатан 21-с 22 настай байсан байна. Тэгээд төрсөн дүү нь өөрөөс нь 19 дүү гэхээр нэг 3 орчим насны нялх амтан ингээд хошуундаа үлдчихэжээ. За ингээд дэндив дулам хатан Хөвчин Жонов бэйсийн хошуундаа өсөж том болоод нутгийнхаа цог адрах тайжин баг хатан болсон. Тэр үед бол хараахан одоо ер нөхөр нь хошуу ноён болоогүй байсан үе нь. За 1914 онд энэ Алтан уургийн тайж цог адрах Богд хааны зайрлагаар
36 наснда Хөвчийн Жонов ангийн хошууныхаа засаг ноёны судал заларсан байна. Уг нь энэ цог адрах ноён бол угсаа залгасан хошуу ноён биш. Ер нь бүхэл үеийн хошуу ноёдтойгоо ойр төрлийн гэрсэнзээ угсааны юм алтан ургийн тайж байсан байна. Ингээд анх хатан болох үед цог адрах тухайн Хөвчийн Жонов ангийн хошууныхаа ноёны туслах буюу хошууныхаа тамгын газарт 2 дахь зэргийн албыг өндөр албыг хашдаг юм хүн байсан бол Богд хааны зарилгаар 36 наснда ингээд ноёны судал заларсан. Ингэж Дэндвд улам хатан хошуу ноёныхаа хатан болсон байдаг. Ингээд эгч дүү 2, Цэнд Зайсангийн 2 охин, нэг нь улсын их дагн буюу автономит улсын хааны хатан, төрсөн охин дүү нь болохоор хошууныхаа ноёны хатан болсон юм ховорхон хувь тавилангийн эзэд эгчдүү 2 байжээ. Тиймээс одоо амьдарч исэн тэр цаг үеийнхаа 1910-ад онд бол хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд хамгийн юм дээгүр зэндааны хатад байсан байна. За Дэндвд улам хатан бол эр нөхөр цог адрах ноёноос 15 насаар дүү байсан. Тэгээд тухайн үеийн их сурвалжийг харахаар цог адрах ноёны баг хатан байсан байна. Одоо аргагүй тэр ноён чинь 36 нас хүртлээр баг ихнэр авахгүй явна гэж байхгүй штэ. Тэгээд одоо баг хатнараа энэ өөрөөс нь 15 насаар дүү цэлт залуу Дэндвд улмыг авч исэн байгаа. Тэгээд ер нь их сурвалж үзээд ахаар их хатан гэдэг нь сүулт нь ингээд бичигдэхэ болсон. Дээрээс нь зөвхөн Дэндвд улам хатнаас төрсэн хүүхдүүд л цог адрах ноёны залгамж олсон. Тэгэхээр баг хатан авсан үндсэн шалтгаан нь их хатнаас нь үр хүүхэд төрөөгүй юм шиг байна. Хөвчийн Дайчин Жонов намсрааж буйн цог адрах хатад өөр хүүхэдтэйгээ гэсэн тайлбартай хид хідэн зураг байдаг. Тэгээд зарим гэрэл зурагт Дэндвд улам хатнаас гадна өөр нэг хатантай хамт ингээд 2 хатантай сууж идэг. Гэхдээ тайлбар дээр тэр хатных нэр ус нь ерөөсөө үлдээгүй. За тэгээд 1914 онд яг цог адрахыг хошуу засаг ноён болсон тэр жил анхных нь өөр хүүхэд нь төрсөн нь Дэндвд улам хатны төрүүлсэн охин Ашид шийтрнэсэн. Хөвчийн Жонов ан цог адрах нь аргын 1878 онд улсдаа туслагч Дөтгөр зэргийн тайж намсрааж буйн 2 дахь өвгөн болж Хурхын голын тентх Хурх баян гэдэг газар төрсөн байдаг. Одоо ингээд Дэндвд улам хатны тухай ярихын тулд түүний хань тухайн үеийн бас томоохон ноёдын нэг Хөвчийн Жонов ан цог адрахын тухай намтрын товч оловч ярих нь зөв гэж бодож байгаа. За ингээд намсраажив тайжийн одоо 2 дахь хүн болж төрсэн байгаа. Одоо энэ Хурхын гол Хурх баян гэдэг энэ газрууд бол одоогийн Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын нутаг. Энэ ч их дагны намтартай одоо зарим талаараа таардаг. Их дагны одоо нутгийнхных нь аман их сурвалжаар Дэндвд улам хатан анх хошууныхаа хамгийн зүүн захын нутагт буюу одоогийн Хинтээ аймгийн Баян адрах сумын 3 залуу уулын орчимд одоо эцгээгээ нутгалж явах үед төрж 3-аас 4 нас хүртлээр тэр одоогийн Баян адрах сумын нутагт өссөн 3-аас 4 нас хүрсэн билээ. Тэгээд ууган охиноо 3-4 орчим настай байхад нь Цэнд Зайсан хошууныхаа баруун тийш Балдан бэрээвийн хідээ ойролцоо нутгалахаар нүүсэн гэж нутгийнх нь хуучлалт юм бэлээ. Тэгээд Баян адрагаас ингээд Хурхын голыг дагаад нүүсэн юм түүхтэй. Тэгээд миний бичсэн их дагнд Богд хаан хоёрын тухай хүлэн огторгон затсаар маань ч гэсэн эхлэхдээ Цэнд Зайсангийнх 3 залуу уулаас Балдан бэрээвийн хід хүртэл Хурхын голыг ингээд дагаад нүүж байгаагаар миний зохиол эхэлдэг. Тэгж нүүх болсон шалтгаан нь халахын цагаан утай гүмбэн гэж нэрлэгддэг
нийслэл хүрээний дараад баг орох үст тийм том хийд байсан Балдан Бэрээвийн хийдийг одоо бараадаж нутгалахаар шийдсэн гэж үздэг юм бэлээ. Яагад гэвэл Балдан Бэрээвийн хийд бол зарим үед мянган лам цуглаж хуурдаг. Тэр хийдийг тойрсон хүрээн их том Орос хятадын пүүсүүд байдаг. Тийм томоохон суурин газар байсан болохоор тухайн үед бичиг номтой нилээд сүхэтэй хүн байсан цэнд зах зээл одоо худалдааны амиа эрхлэх боломжтой малынхаа ашиг шим арьс ширийг пүүсэнд худалдаж мөнгө хөрөнгөө эргэлдүүлэхэд илүү зах зээлтэйг ойр газар гэж тийшээ хошууныхаа баруун тийш нүгэд тэндээс сорьсон. За тэгээд хурхийн голын тэнд сууршаад олон жил амьдарсан хойно бага охин Дэндев Дулам нь төрсөн нь одоо тэгээд тэр нутагт олон жил одоо олон үед амжиж нутгалсан хошууныхаа нэртэй Намсраажив тайжийн бэр болохт нь ч бас нөлөөлсөн баг. Ингээд Дэндев Дулам хатан бол тэр эр нөхөр цог адрахынхтай ингээд тийм ойрхон нутгалж исэн юм байл л дээ. Тэгээ ер нь туулж баршгүй хурхийн голын хүндий гэдэг очоод үзгээр үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг байдаг. За тэгээд цог адрах багаасаа Монгол өчигт суралцаж 1896 оноос 1907 оныг хүртэл хошууныхаа жасааны бичээчээс эхлээд хошууд залангийн тушаал хүртэл дандаа ийм төрд ийм бичиг номын алба тушаал эрхэлж исэн. Энэ явцдаа цэл залуугаасаа ингээд манжийн төрөл байсан л та. Тэгээд төрд ажиллаж төрийн ажил албаны асар их туршлага хоримтлуулж явсан юм хошуу нутагтаа бол их өндөр боловсралтай залуухан язгууртан байжээ. Цог одрах залан болоод жилийн дараа 30 наснда хошуу тослагчийн албан тушаалд дэвшсэн. Хошуу тослагч гэдэг бол ерөөсөө л ноёны одоо баруун гар нэдэг хошуу ноёны бүхэл ажил тосолдог зарим одоо заргыг бол бүр бие дааж шийддэг. Одоогийнхоор бол шадар сайдал гэсэн үг л дээ. Тийм том хэмжээний албанд 30 наснда дэвшиж ажилласан. За тэгээд хошуу тослагч байх үедээ энэ Дэндев Дулам бүсгүйг баг хатан болгож авсан байна. Цог одрах тайж олноо өргөгцсөний 4-р он хүртэл хошуу тослагчийн алба хашиж агаад дээр хэлсэнчлээ одоо 1914 онд Сэцэн хаан аймгийн Хөвчин Жонон вангийн хошууны засаг ноён болж одоо хэдэн үеэрээ тайж байсан бол одоо тэр өмнөх хошуу ноёны одоо зэрэг хэрэгмийн залгамжилж авсан. Ингээд үе уйлрах Жонон вангийн зэрэг хэрэгмтэй ноён болжээ. Сонирхолтой нь энэ Дэндев Дулам хатны эр нөхөр буюу одоо Богд хааны баз хөргөн Хөвчийн дайчин Жонон ван Намсрааживын цог одрах нь одоо автономит Монгол болон манжийн захиргаан дах Монголын бүхэл үеийн туршид анх удаа хошууны ардуудын саналаар засаг ноён суусан тийм сонирхолтой улс төрийн түүхтэй хүн. Ингэж халахын одоо 47 хошуу дотроос ноёны өөр сад юм уу төрсэн ах トゥ нь биш ийм хэдэ тайж ухсаатай ч гэсэн ерөөсөө хошуу ноён үе залгамжилсан удамд байгаагүй хүн ардуудынхаа саналаар бараг арчилсан зарчмаар хошуу ноён болсон анхны бөгөөд сүүлчийн ноён байдаг. Яагаад ийм явдал болсон бэ гэдэг нь их сонирхолтой л доо. Цог одрахын өмнө энэ Хөвчин Жонон вангийн хошууны ноён нь Жүн ван Тунгалаг Базар сад гэдэг хүн байсан. Энэ Тунгалаг Базар сад нь одоогийнхоор бол ерөөсөө хэл хахвал авилгад идэгцэн ард одоо хошууныхаа ардуудын бүр үлэг барсан ийм ноён байсан байна. Тунгалаг ноён Базар сад хятадын пүүсүүдэд 45 мянган лам мөнгө Оросын одоо цөлхөө гэдэг зоосонд шилжүүлэх юм бол 13772 зоосны асар их өр тавьсан. Тэгэд энэ тэр үеийн одоо хамгийн гонигтай зүйл нь хошуу ноёны тавьсан өрийг хошууны ардууд татвар говьчураараа төлдөг. Тэгэд одоо 45 мянган лам мөнгө гэдэг бол одоо ч асар их мөнгө.
Ингээд хошууны ардууд нь ноёны тарьсан энэ толгойд багтамгүй их өрийг дарахгүй гэж эсэргүүцэн босож Богд хаанд өргөдөл эсэргүүцэл бичиж эхэлсэн. Хөвчин Жонов ангийн хошууны ардууд Богд эзэн хаанд чиглэж хошуу ноёны тавьсан энэ их өр ширийг бид түлэхгүй. Ер нь базар сад ноёныг хошуу засгаас огцруулъя гэд одоогийнхоор бол бүр улс төрийн тэмцэл өрнөсөн байна. Тэгэд энэ гомдол өргөдөл маягийн тийм загтал бичиж илгээсэн. Хэрвээ ингээд тунгалаг базар садыг огцрууллаа гэвэл өмнөх хошуу ноён Цанилэг доржийн өр хүүхдээс нь бол ингээд залгамжлуулаад хошууны ноён болгочих болох байсан. Гэтэл Цанилэг дорж бэс уул энэ нөгөө их тагныг нутагтаа байсан үед байсан тэр ноён нөхгүй юу. Тунгалаг базар сад ноёны өмнөх хошуу ноён Цанилэг дорж бэс бол болно гүзэт ноён гэдээ бас ард олныхоо донд нэр хүн дээр гайгүй юм ноён байсан бэлээ. Тэгээд их таг нь хожим их таг нь болсон нөгөө Дунгаамаг Богдтой танилцуулсан тэр ноён. Даанч одоо Цанилэг доржийн үр хүүхдүүд нь байгаа мөртөө хатан нь хятадын данжааттай самуурснаас болоод одоо тэр төрүүлсэн хоёр хүүхэд нь Цанилэг дорж бэсийн хүүхэд биш хятадын хүүхдүүд гэж нутаг даяараа ингэж ам дамжуулан ярилцдаг байсан учраас тийм хятадтай цус солилцсон одоо хүүхдүүдийн ноён солихгүйгээд бас хошууны ардууд нь олноороо түрхрэн эсэргүүцсэн байна. Ингээд аргагүй ирэхэнд ингээд хэнийг ноёны содол залах вэ гэдэг бол нэлээд тийм толгой өвтгсөн асуудал үүссэн. Энэ бол хөвчин Жонон урд нь бол нөгөө Цанилэг дорж ноёны үед Цанилэг дорж нь бэсээс учраас хөвчин Жонон бэсийн хошуу байсан бол дараа нь тунгалаг базар сад нь олон жүн ноён бас жүн ван болсон юм билээ. Тэгээд хөвчин Жонон ангийн хошуу болсон. Тэгээд энэ хаалхын одоо 49 хошуун дотор урд гарч байгаагүй юм нэлээ эдрээтэй явдал үүссэн. Тэгэд одоо хэнийг ноён залах вэ гэхээр бүр дээд удмаар бол энэ одоо тунгалаг базар сад Цанилэг дорж энтертэй бол нэг удамтай адилхан юм гэрсэнзээ удмын намсраажив тайжи 2 дугаар хүү буюу одоо энэ тунгалаг базар садын хошуу тослогч нь байсан цог бадрахал яг ноён дөргөмжилж болохоор хүн байна гэж ардууд болон одоо энэ хошууны тэр нөлөө бүхий хүмүүс нь гэж ярилцаж шийдээд хөвчин Жонов ангийн хошууны засаг ноёноор Алтан ургийн угсааны намсраажив тайжийн 2 дугаар хүү хошуу тослогч цог бадрахыг өргөмжилж өгнө гэсэн айлтгалыг Богд хаанд өргөсөн байна. Богд хаанд айлтгал очихоос өмнө Сэцэн хаан аймгийн чуулганы дарга болон засгаас нь дэмжиж Богд хаанд дамжуулан одоо ерөөсөө энэ хошуу тослогч тэгээд гэрсэнзээ угсааны юм намсраажив тайжийн хүү төрийн ажлын юм албаны маш их туршлагатай цог бадрахыг ерөөсөө өргөмжлүүл яасан бэ гэж айлтгсан байна. Тэгээ 1914 оны 7 сарын 31-нд цог бадрахыг засаг ноён болгон хошууг нь захируулах тун үүний тулд цог бадрахад засаг төрийн жүн ван хэрэгмийг нь шагнаж энэ хошууны засгийн хэрэгмийг үүнээс цааш цог бадрахын үр удамд өвлүүлж үе залгамжлах жүн ван болгох тун гэсэн Богд хааны зарилгыг үйлдүүлж Улаанбаатараар цогсон байна. Ингэж үе залгамжилсан хошуу ноёны үр хүүхэд биш холын төрлийнхэн тайж нараас хошуу ноён болсон одоо Монголын анхны хүн цог бадрах болсон юм түүхтэй. Ингэснээр нөгөө их тагны дүү Дэндев дулам хошуу ноёны хатан болж байгаа. Ийхүү Сэцэн хаан аймгийн Жонов ангийн хошууны харьяат Дэндев дулам хошуу ноёны хатан болох үедээ 21 настай байсан. Энэ үед түүний төрсөөгч Дондов дулам нь одоо Монгол төрийн хатан эрдэнэ улсын их тагнд өргөмжлөгдөд 3 жил болж исэн байна. Ингэж ханилсан эр нөхөр нь хошуу засаг олсноор Дэндев дулам бүсгүй амьдралд мундахгүй том эргэлт олсон мэдээж. Хошуу засаг ноёны эрх ям түүний хатанц ч жирийн тайжийн хатнаас өөр илүү байх нь ойлгомжтой.
Дөнгөж хошуу ноён болж засаг төрийн жүн ван хэрэгэм хүртээд удалгүй цог бадрах богд хааны зарилгаар шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайдад томилогдсон байна. Ингээд 3 нүдний тогсын отго шагнуулж нийслэл хүрээнд энэ айл нүүж ирэх болсон. Тэгээд одоо нөгөө хошуугаа бол алсаас захирах нь л дээ. Тэгээ өөрийнх нь оронд тавигдсан хошуу таслагч өдөр тутмын хошууны ажлыг хошуу тамгын газрын ажлыг эрхлээд тэгээд үндсэн шийдвэрүүдийг бол хошуу ноён гаргана гэсэн үг. Ингээд цог адрахыг нийслэл хүрээнд нүүж ирээд шүүн таслах хэргийн яамны дэд сайдаараа ажиллаж эхэлсэн. Ингэж нөгөө дөнгөж 21 настай цэл залуухан Дэндев Дулам хатан хүрээний юм одоо хаттай игнэнд орж иржээ. Тэгээ зүгээр нэгэн хошуу ноёны хатан биш. Шүүн таслах яамны дэд сайдын хатан болоод ингээд нийслэл хүрээний язгууртай ахуй нарын нэг болсон байгаа. Дэндев Дулам хатныг дагаж хатны их далайн ижиж гэсэн хүрээнд ирж сойрсон. Тэр жилдээ Дэндев Дулам хатны амьдралд ер нь маш их өөрчлөлт орж ээж болсон. 36 нас хүртлээр цог адрах ноён бол үр хөвгтгүй байсан бол анхны охин Ашид Шитэр нь тэр жилдээ төрсөн. Ер нь энэ цог адрахыг гэдэг айлын амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн жил нь 1914 он байх нэ. Цог адрах ноёнч жилээр биш сараар хэрэгэм зэрэг албан тушаал нь дэвшин дээшилсээр л байлаа. Тэр жилийнхээ өвөл 12 дугаар сард засаг төрийн дайчин жүн ван цог адрахыг хан хинтээ уулын чуулганы даргын албанд тохон томилсон. Цог адрах ноёныг нийслэл хүрээнд сойрсны дараа их тагны төрсөн дүү Дэндев Дуламд богдоос эрхтар хэмээх эрхэм цолыг хайрлсан байна. Ингэж Дэндев Дулам хатан тэр үеийн Монголын хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг хамгийн өндөр цол хэрэгэмтэй хүмүүсийн нэг болсон байгаа. Эмэгтэйчүүдэд бол төдийлөн цол хэрэгэм хайрлагдаггүй байсан. Ингээд эрхтар Дэндев Дулам гэж хүрээнд нэгэн алтартай хатан бий болжээ. Дэндев Дулам хатны хүрээнд байхдаа ээж далайн ээжээ болон үр хүүхдтэйгээ ахуулсан нэгэн сонирхолтой гэрэл зураг үлдсэн байдаг. За цог адрах ноён хатад үр хүүхдийн хамт гэсэн тайлбартай гэрэл зурагч бас байдаг. Энэ 1911 оноос хойших нийслэл хүрээнд гадаадын хэд хэдэн гэрэл зургийн газрууд одоо үүсчихсэн байсан. Ихэнх нь хятадынх. За тийм учраас хүрээний энэ язгууртнууд тэгээд нэртэй хүмүүсийн нэлээд их гэрэл зураг үлдсэн байдаг. Зургаас үзэхэд Дэндев Дулам хатан ганган дэгжин зүс царай тунгалаг үзэгсэлэнтэй бүсгүй байсан байна. Харамсалтай нь Дэндев Дулам хатан төрсөйгч ихтэйг нь Дондов Дулам хатантай цугтаа ахуулсан зураг нь л үлдээгүй. Дэндев Дулам хатан бичиг үсэгтэй шүлэг найрагт их авьяастай хүн байсан гэдэг аман яриа үлдсэн байдаг. Тухайлбал өнөөдрийн ардын дуу гэж дуулаад байдаг хүрээ дууны англид ордог зандан ширээ гэдэг дууны шүлгийг Дэндев Дулам хатан зохиосон гэж үздэг юм байна. За тэгээд Дэндев Дулам хатан 1922 онд уугаа охноосоо 6 жилийн дараа хүүл Ловсон Шитэр. Дараа жил нь бага охин Шитрийг төрүүлсэн одоо цог адрах ноёны намтар тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Хожим бас нэг хүү төрүүлсэн боловч тэр нь багада өргөцсөн билээ. Багад нь алдсан. Гэхдээ энэ бол дандаа одоо нөгөө эндэлгүйгээр нөгөө одоо хүн болж өсөж бойж чадсан хүүхдүүдээ л намтартаа тэмдэглэсэн болохоос биш Дэндев Дулам хатан 10 гаруй удаа төрсөн ч 7 хүүхдээ алдаад
Тэгээд 3-4 хүүхэд нь л 9 мэнд боцсон гэдгийг ач охин Наран Туяагийн ярианд тэмдэглэгдсэн байна. 1922 онд төрүүлсэн хүүл усан шийтгэр нь Дайчин Ван Цог Одрахын цор ганц хөвгөн болж өсөж торинжээ. Ноёных сүүлд бас нэг хүүтэй болсон болоод мөн Эдчин Хордлоо гэдэг охин өргөж аваад 5 хүүхэдтэй болсон гэж Цог Одрах ноёны намтарт бичсэн байдаг. Тэгэхээр Дэндэгт улам хатан төрсөн тэлсэн 5 хүүхдийн их болж засаг төрд өндөр алт хашдаг эр нөхрийнхээ ар гэрийг авч явдаг айл гэрийн эцэгтэй байсан байна. Цог Одрах ноён 1920 онд нийслэл хүрээг гамингийн цэрэг эзэлж Богд хааныг барьж хорсны дараа баруун өнгөрний цэрэг орж ирэхэд Богд хааныг гамингаас суллахад итгэвхийлэн зүтгэсэн. 1920 оны 100 туул голын хөвөнд барьсан Цог Одрахын заслангийн герт тэр үеийн томоохон ноёд цуглан нууц хурал хийж ноёдын намыг татан болгоод улааны намыг дэмжихэр шийдвэр гаргасан. Энэ бүхэл бужигнсан амьдрал Дэндэгт улам хатны л нүдэн дээр өрнөжсэн. 1921 оны ихээр шадар сайд дотоод хэргийг бүгд захиран шийдэх яамны дэд сайдын алба хашиж байсан Цог Одрахыг 5 дугаар сард цэргийн яамны тэргүүн сайдад тохон томилсон. За ингээд Цог Одрах ноён автономит төрийн цэргийн яамны тэргүүн сайд болоод удаачгүй байтал Монголд ардын хувьсгал ялсан. 1921 онд ардын хувьсгал ялахад Цог Одрах шин засгийг талархан хүлээн авч хүчээ өөргсөн олон язгууртан ноёд сайд нарын нэг нэсэн. Ардын хувьсгал ялсны дараа хэмжээт цаацд Богд хааны шадар сайдаар Цог Одрах томилогдсон. Ингээд 1924 онд Монголын сүүлчийн эзэн хааныг таалал төгсөх хүртэл нь Богд хааны шадар сайд болж дэрэгдэн үлдсэн байна. За Дэндэгт улам хатны хувьд 1923 онд отгон охин шийтрийг төрүүлсэн. 1922 оны эцэс 1923 оны ихээр төрсэн их дагны бие чилээрхүү болж өөрөө бие толгор байсан Дэндэгт улмын хувьд тунж хүндхэн өдрүүд өнгөрчээжээ. Дээрээс нь 1922 онд Богд хааны шадар сайдаар ажиллаж исэн эр нөхөр Дайчин Ван Цог Одрахыг тэр үед дэгдсэн нэг цэрэнпэл гүнгийн хэрэг гэжт холбогдуулан баривчилсан гэргийд нь сэтгэлийн зовлон авчирсан мэдээж хэрэг байсан. Тэр хэрэгээр Цог Одрах онд шүүхээс 5 жилийн хорих ял сонсгосон байна. За ингээд шин засаг бий болсон эр нөхөр нь 5 жилийн ял авсан гэдэг нь нийлх нойтон хүүхдүүдтэй залуу хатны хувьд бол сэтгэл зүйн хувьд үнэхээр хүнд өдрүүд болж исэн. Аз олж тэр үед Богд хаан ч гэсэн нэлээд нөлөөтэй хിവэр байсан. Тэр нь мэдээж хэрэг нөгөө цохомл хэрэг байсан болохоор ч тэрөө Цог Одрах Ван шоронд нэг их удалгүй соллогдож гарсан байлаа. За тэгээд аргын тооллоор 1923 оны 1-р сарын 1 өдөр төрсэн эгч Дондовд улам хатан таалал төгссөн. Энэ бол газар дээрх ганц эгч түшиг толгоор болсон хүний алдна гэдэг бол амьдралын нэг тулах баг нь ингээд байхгүй болцсон л гэсэн үг. Дэндэгт улам хатны үед ингээд хатан хайрт эгчийнхээ хойноос эмгэнсэн сэтгэлээ шүлэглэн дууд цохиож дуулсан байдаг. Дэндэгт улам хатны цохиосон дуу нарт ертөнцөөс халилаадаа эгч минь 8 шаргыг хүлэглэн одлоодоо эгч минь зуны дунд сардаахөө жуузан дундаа халтарваахөө залагдаж ирсэн Дондовд улам эгчтэй дан шиг мандлаа өргөдөө гэсэн шүлэг бол Дэндэгт улам хатан цохиож дуулсан дууныхын шүлэг гэж өнөөдрийг хүртэл үлдсэн байна. За тэгээд дараа жил нь хүргэн ах буюу хэмжээд ирэхэд Богд хаан 1924 онд таалал болж удалгүй хөвчин Жонов ангийн хошуу ноёны албанаас нь Цог Одрахыг огцруулж Цог Одрахыг гэдэг айл ингээд нийслэл хүрээнд бүр мөсөн сорьсон. Дэндэгт улам хатны хувьд бол игч хүргэн ах хоёр нь хоёулаа ингээд нарт орчлонгоос отсон байсан. За 1923 оны Монголд болсон хүн амын тооллогонд дурдсанаар Цог Одрах нас 45
эхнэр хошоо ирэх дар цалтай хатан дэндвд улам нас 30 гэж бүртгүүлсэн байдаг. Богд хаан хожим нь одоо дэндвд улмын цолыг дахин зарилгаар нөгөө хошоо ирэх дараа болгож нэмсэн байлээ. За Богд хааныг таалал болсноос хойш 5 жилийн дараа 1929 онд Цог Бадархын хөрөнгийг хураасан. Ерөөсөө энэ 28 онд анх одоо Монгол даяар байгаа бүх тайж, гүн, ван, бэсбэл, хэрэгэмтэн болон одоо их том цалтай лам нарын хөрөнгийг хураах талаар Монгол Ардын хувьсгалт намын тэр удирдлага яриад 1929 онд хэрэгжүүлэх шийдвэр нь гараад ингээд орон даяар хөрөнгө хураах ийм кампанид ажилламаа ийм болсон байлээ. За тэр нь бол анхны ингээд хөрөнгө хураалт байсан. 1929 оны энэ хөрөнгө хураалтаар Цог Бадархаас 400 гаруй тонны үнэт эд зүйлийг хурааж эд хөрөнгнөөс нь 33% нь л одоо тэр айлын амин зоолгонд нь хэрэглүүлэхээр үлдээсэн гэдэг баримт архивт үлдсэн байна. Хөрөнгө хураалгах үедээ Цог Бадарх ван бүх зэргийн эмнэлэгт туслах түшимлийн ажил хийж сард 90 янчааны цалин авчаасан гэж архивт үлдсэн байна. Ингээд ерөнхийдөө энэ хоёр хүний амьдралд ингээд нэг тийм гонигт саарл өдрүүд эхэлсэн байгаа юм л да. Одоо ингээд бодоод үзэлтэй эрхэлж байгаа ажлын гэхэд хаан энтийн чуулганы дарга, хөвчийн жоном вангийн хошууны засаг ноён. За тэгээд сүүлд нь химжээд ирэхэд Богд хааны шадар сайд байсан хүн 1929 онд одоо бүх зэргийн эмнэлгийн туслах түшмэл одоо нэг бичиг хэргийн ажилтан л шахуу болцсон байсан байна л да. За тэгээд 1931 онд хатны эр нөхөр нь цуурхал тараасан гэдэг хэл сэргээр дахиад баривчлагдсан. Энэ үед тэднийх Богд уулын богны аманд намаржаанда боосон байсан байгаа. Тэгэл намаржаанда ингээд сайхан бууцсан хөрхийн эр нөхөр нэг түшмэл маягийн ажил хийдэг байж ах үеэр нь гинт ингээл ногоо малгаттан хүмүүс хурж ирэл нөхрийг ачаад явчихж байгаа. Цог Бадарх ванг баривчлагдсны дараа тэдний хөрөнгийг 2 дахь удаага хураахад хатан дэндвд улам гэртээ байж лээсэн. Ингээд байн нөхөр нь баривчлагдана. Ингээд арай гэж нэг юм амин зоолгын ажил эрхэлдэг. Тэгээд хөрөнгийн 2 дахь удаага хураана гэдэг бол энэ хатны хувьд үнэхээр хүнд өдрүүд өнгөрч исэн байна. Цог Бадарх вангийн зээдүү навааны дурсснаар Цог Бадарх вангийн хотынхны гэрээс 20 гаруй тэрэг, хөдөөгийн гэрээс нь 10 гаруй тэрэг, нийт ер нь 40 тэмээ хөрөнгийн одоо 40 тэмээн тэргээр хөрөнгийг хураан ачиж явсан боёо. Одоо ингээд хүний эд хөрөнгийг дээрэмдсэн л гэсэн үг шүү дээ. Одоогийн биднийг одоо хэний ч бай нэг ундаг машин гэрт нь байгаа зурагт хөрөхчийг ачаад явчихвал одоо юу болох вэ? Ингээд өөрсдөө бодоод үзэхээр энэ бол аимшигтай харж илүүд үргэлжилжсэн байгаа. Өмнө нь бас хураацсан байгаа шүү дээ. 29 онд одоо 400 гаруй үнэт зүйлийг хураачаад дахиад 31 онд 40 тэрэг гэдэг чи одоо энэ хүмүүс баг юм үлдсэн юм уу? Тэгээд хөрөнгийн ингэж 2 удаа хурааснасаа гадна Цог Бадархыг нөгөө цуурхал тараасан хэрэгт нь шүүхээс 10 жилийн ял сонсгосон байна. За одоо ингэж хэдүүлээ өөрсдийнхээ амьдралд бодъё л да одоо нэг аль байлаа нэг сайхан амьдралтай айлалаг гэхэд нөхрийн баривчлаад явчихж байгаа. Эхлээ сайд майд байсан бол нэг эмнэлгийн бичиг хэргийн ажилтан болгоцсон. Тэгээд 2 удаа ингээд хамаг эд хөрөнгийг хурааж аваад 10 жилээр шоронд хийсэн. Тэгээд тэр үед эмэгтэйчүүд бараг ажил албар эхэлдэггүй байсан. Энэ бол дэндвд улам хатан сэтгэлийн маш их одоо зовлонтой хямралтай байсан байна. Өөрөө ажил хийнэ гэж байхгүй. Тэгээд эд хөрөнгийг 2 удаа хураацсан. Тэгээ баахан жоохон жижигхэн хүүхдүүдтэйгээ ингээд ийм эмхтэй гэртээ үлдчихсэн байна. Түшиг толгоор болох төрсөн их чинь ингээд орчлон орхиод зөндөө утцсан. Хүргээ ахна ахгүй. Тэгээ эр нөхөр нь шоронд орсон. За тэгээд ямар Азийн тэнгэр нь харсын Цог Бадарх ванг жил 6 сар шоронд суулгаад гинт нэг өдөр соллоод явуулсан. Эд хөрөнгөө хураалгасан эр нөхрөө шоронд харагдахыг үзэж олон хүүхдүүдэд өсгөж жил гаруй гэртээ хүлээж суусан дэндвд улам хатан гэргийн үний сэтгэл ямархан хүндийг туулж гарсныг хэлэхэд үнэхээр хэцүү.
1923 онд хайр тэгчигээ тэнгэрт үтснээс хойш хатны амьдралд ийхүү сэтгэл түгшээсэн үйл явдлууд тасралтгүй үргэлжилсээр Дэндевт улам хатан 1934-өөс 35 онд хүнд өвчилж дөнгөж 40 гаруй наснда таалал болсон байдаг. Ихтэйг нь Дэндевт улам хатан хоёрын ээж нь богдоос далайн ээжи гэдэг цол авсан ийм хүн байсан. Яг өөрийнх нь нэр нь ерөөсөө ямар ч архивын баримтанд үлдээгүй учраас ингээд далайн ээжигээ цолоор нь л нэрлээд яваад байдаг. Ингээд далайн ээжи гэж энэ настай хүн хоёр төрсөн охиноо ингэж орчлонгоос үүдээд хоёр охиноосоо хойш хэдэн жил амьдэрсэн бололтой байдیں۔ Тэгээд хөрхийн хүүхдүүдээ алдсан, их өндөр наслаад тэгээд их муухай ааштай феодал эмгэн гэж хоцолдог байсан гэдэг тийм хүмүүсийн хууч яриа үлдсэн байдаг юм аа. За Дэндевт улам хатныг таалал болсон хойно 1937 оны их хядлага эхэлсэн. Энэ бол ерөөсөө айл гэрээг хагацаасан айл гэрээг ингэж өнчрүүлж амрах хосуудыг хагацаасан хар жилүүд гэж миний хагацшгүй араманд бичсэн байдаг шүү дээ. Үнэхээр энэ бол Монголын ард түмний сэтгэл зүрхэн дондор дайран өнгөрсөн хамгийн хар жилүүд байсан. 1937 оны хядлага хамгийн түрүүн Алтан ургийнхныг яг л өвс хаддаг хадуур шиг хяргаж эхэлсэн. За энэ 37 оны хядлагын хадуурт хамгийн томоохон язгууртнууд өртсөний дотор мэдээж эрэг хөвчин дайчин Чинван, Алтан ургийн ноён, цог бадрах, Янзан хамбын хэрэг гэдэг шалтгаар баривчлагдан бодолсон. Ингээд тэр үед Наван цэнд гэсэн баха баг хүн нас ингээд нас орсон байсан болохоор өргөсөн, төрүүлсэн 4 хүүхэд нь ээж авгүй өнчрөн хоцорсон байна. Цог одрах ван 37 оны баривчлагдаад мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ миний нас 59, 5 дугаар хорооны 8 дугаар хорионд суудаг. Том охин Эдшин хорлоо 26 настай. Охин Ашид Шидэр 24 настай. Шүүх яманд бичээчийн ажилтай. Хүү Шидэр нөгөө ловсон Шидрээ сүулт нь Шидэр гэж дууддаг болоод эхэлсэн байлээ. Хүү Шидэр 16 настай хэвлэлд үсэг өргөч. Хүү Дашним 15 настай бага сургуульд сурагч. Бага охин Шидэр 13 настай бага сургуульд. Эхнэр Дэндевт улам хүү Цэвэн цэнд нар нас орсон гэж мэдүүлсэн байгаа. Сүүлд дахиад нэг хүү өргөж авсан байсан байна л да. Тэгээд цог адрах ван энэ үед ногоо малгайтнуудад мэдүүлэхдээ би богдж авцсан дам хотгтын хатан их тагны төрсөндөө Дэндевт улмыг хатнаа болгож авсан учраас надад богдын ордноос сувд шүүр гэх мэт элдв зүйлийн үнэтэй юмс нилээдийг хайрладаг байсан. Манай тэр эд зүйл хичнээн байсныг би нарийн тодорхойлж чадахгүй. Барагцаал бол 400 гаруй эд зүйл болсон бөгөөд үүнийг хөрөнгө хураахад хураалгасан би өөрөө өргөдүүлсэн зүйл байхгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг. Ноён хатан хоёр яг төрсөн 4 хүүхэдтэй байснаас баг хөвгүүн Цэвэн цэнд нь багадаа нас орж яг цосон төрлийн үр хүүхдээс нь 3 хүүхэд нь ингэж үлдсэн. Одоо тэгээд цог адрах ноён Дэндевт улам хатан хоёрын 3 хүүхдийнх нь өр удам зүүн хараа дархан Улаанбаатар хотод өнөр олуулаа болон амьдарцгааж байгаа юм байна. Сэцэн хаан аймгийн Хөвчин Жонов ангийн засаг ноён Дайчин Чинван цог адрахын хатан Цэндийн Дэндевт улам гэж ийм нэгэн бэлэг авьяастай бичиг номтой сайхан бүсгүй 20 дугаар зууны 30-аад оныг дундартал амьдарч ээдрээ тов тавиланг туулан ахархан наслсан ч гэсэн агуу түүхийн нэгэхэн хуудсыг бүтээгээд атсныг энэхүү подкастаараа өгүүллээ. За дараагийн подкастаар цог адрах ноёны тухай бас ярих гэж бодож байгаа. Тэгээд энэ хоёрын том хүү ловсон ганц хүү ловсон Шидрийнх нь ачхүү инх төвшин гэж залуу байдаг. Намайг нөгөө хүлэн огторгон заадс гэдэг их тагны тухай роман бичсэний дараа ирж уулзсан. Би бол Жануу ангийн удмын хүн байна гэд. Тэгээд одоо зарим хүмүүс
алтан уургийнхан байхгүй бүгдийг хятцсан гэдгийг 49 халахын 49 хошуу ноёны 40-ыг цаадсан гэдэг баримт байдаг. Тэр хүмүүсийн ихэнхийнх нь үр удам нь одоо ингээд халахын нутагт амьдарч байгаа. Халах Монголын нутагт. Тэгэхээр алтан уургийнхан бол ерөөсөө үндэс сугсаан тасраагүй. Өвөр Монголд бол одоо энэ цог одрох ноён болон одоогийн манай Монголд үлдсэн бүх алтан уургийнхан бүх хошуу ноёд бол бүгдээрээ Батмөх Даян хааны баг хатан жимсгэний баг хүү Гэрсэнзээ угсааныхан шүү дээ. Мандхай цэцэн хатны төрүүлсэн одоо нөгөө 7 болд гэдэг барс болдож байгаа нүүн төр болд улс болд гэл тэр олон хүүхдүүдийнх нь үр удам нь голдуу өвөр Монголд үлдсэн. Зарим нь нөгөө соёлын хувьсгал энтрийн үеэр бас барууны орнуудад дөрвөж гарсан тийм мэдээлэл байдаг. Тэгэхээр ер нь жинхэнэ алтан уургийнхан буюу одоо Батмөх Даян хааны үр удам бол одоогийн Монгол улс болон өвөр Монгол олноороо үлдсэн. Тэгээд хаяа би нөгөө шүдэр цэцэг пэйждээ энэ талаар бичгээр хүмүүс үр хөвгт нь байд юм уу, ноёдын удам байгаа мó харах юмсан энэ гэдэг. Тэгээд дараа одоо цог одрох ноёны подкастт ч юм уу энэ дэндүү дулам хатны үр удмаас нь оролцуулъя гэж бодож байгаа. За тэгээд энэ хүртэл подкастаа сонссон, хүлээдэг болсон, сэтгэгдэл бичиж байгаа, дэмжлэг илгээж байгаа, subscribe дарж нэгдэж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дахин хэлэхэд дэлгэцэн дээр харагдаж байгаа тэр хаан банкны дансанд дэмжлэгээ илгээгээрэй. Ер нь Богд хаан Дэндев Дулам хатан цог одрох банкны тухай миний хүлээн огторгон заацсараа манд нэлээд тодорхой сонирхолтойгоор уран сайхны аргаар өгүүлсэн байдаг болохоор уншааг байгаа хүмүүс хүлээн огторгон зац романыг уншаарай. Хэрвээ сонсъё гэвэл энэ сувагт маань 40% нь уншсан. За тэгээд үлдэгдэл нь Зангай эмээний сонсдог номын санд орсон байдаг шүү. За анхаарал тавьж сонссонд баярлалаа. Нэмэлт бас нэг мэдээлэл байна. Их тайгны тухай зурагт ном гарч байгаа. Тэр зурагт номд бас Дэндев Дулам хатны талаар гарч байгаа шүү. За баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай.